За яг одоо бидний хийх гэж байгаа зүйлсээр яг энэ ийм давхрын сав хийх гэж байна. Энэ бол жижигсэн хувирсан байна. За тэгэхээр биднэрт яг энэ хайрцаг нь байгаа. Бид нэр яг юу хийх гэж байна гэвэл хайрцагнуудаа тэмдэгжүүлэх гэж байна. Яг энэ харж байгаа ч гэсэн ийм хөөрхөн жижигхэн ийм тэмдэгнүүдийн зураад тэгээд яг энэ хайрцаг дээрээ байршуулж өгвөл ер нь бол хүмүүс таних тэмдэгтэй болоод хогоо яг ийшээ хийх хэрэгтэй байна гэдгийг мэднэ. Одоо яг ингээд ягаад ийм юм хийх дээр нь ингээд шууд савн дээрээ дурчих болохгүй вэ гэвэл мэдээж энэ сав хийж байгаа юм чинь энэ савын дотор дахиураа хийж байгаа болохоор савыгаа хуглан нэвчүүлэн хүүхдүүд ноцолж байгаа дээр нь унах ч юм уу бяцлах үйл гарч болно. Яг энэ үед нь энэ дахиурын савнуудаа солиод энийг нь арж үлдээд өөр дахин нэг сар авчираад тэгээд ингээ хийж болохоор хийх гэж байгаа шүү.